гишүүд хурлааны дахин дээрээ санал хураалт явуулан зарчмын зөвлөлтөд саналуудаар. За баярлалаа. Энэ хуулийн төслийн хэлцгэсгийг шийдсэн л дээ. Хэлцгэсгийг шийдээд анхны хэлцүүлэн гээд орж ирж байгаа. Тэгээд тэр 2003 оноос 6 оны хооронд энэ хадгалан зээлийн хоршооны асуудал бас нийгэмд ийг дөргөөс ийм асуудал болцсон юм байсан л дээ. Тэгээ гол шалтгаан нь бол тэр сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон байхад тэрийн сурталчилгаа явуулаад идэг зогсоодгүй тэнд нь хяналт тавьж чадаагүй ийм л асуудал гол нь болсон байсан. Нөгөө талаас гишүүдийн хязгаарлалт нь хадгаламж өгсөн ч гишүүн болдог, зээл авсан ч гишүүн болдог. Нэг ийм асуудлууд бас байсан. За нөгөө талаас хоршоо өөрийнхөө удирдлагаас буруутай асуудлаа өөрөө хариуцна гэдэг зүйлийг тодорхой заагаагүйс болоод хууль зөрчсөн энэ асуудлаас л ийм асуудал үүссэн юм байлээ. Тэгээд зүгээр энэ дээр гишүүд асууж байна. Яг тухайн үед бол 60 гаруй тэрм 66 шилүү тэрм төгрөгөөр иргэдийг охироцсон байсан. Тэгээд 50% төрөөс төр барагдуулъя гэдэг. Тэгээд тэр үед бол манай хуулийн байгууллагын бол энэ барьцааны хөрөнгө нь байгаа. Бид нь одоо ерөөсөө 1 жилийн дотор л эргээд улсын төсөвт оруулчихна гэдээсэн. Тэгээд тэрнээс хойш 4-5 жил болж байна л та. Тэгэхээр ийм болчиход байгаа байхгүй. Тийм учраас байнгын хороо энэ дээр анзаарахгүй бол тухайн үед улсын их хурал дээр, байнгын хороон дээр, ажлын хэсэг дээр ажиллаж бүх протокол байгаа. Ерөөсөө 1 жилийн дотор л тэр барьцааныхын хөрөнгнөөс л 33 тэрбум төгрөг шиг санагдаж байна. Барагдуулчихна л гэл ингээл ярьж ирсэн. Улсын их хурлын гишүүд их асууж ирсэн, их ингэжсэн асуудал юм шүү дээ. Тэгээд анхны хэлцүүлэг төсвийн байнгын хорон дээр болж байгаад нэг 2 асуудал анхаарал татсан асуудал болсон. Эдийн засгийн байнгын хорон дээр бол зарчмын зөрүүтэй санал гарахгүй гэдэг яасан. Энд нэгдүгээр асуудал нь бол ийм л асуудал болсон юм л дээ. Ингээд ашигын төлөө бус хуулийн этгээд гэдгээр явах юм уу? Ингээд тодорхойж болж байгаа юм уу? Хоёр хувилбар байгаад байна л да. Ашигын төлөө ус гэдгийг бол онцлон заадгүй зөвхөн гишүүд дэсэ хадгаламж авдаг бусдад үйлчлдэг гэдэг нэг ийм ойлголт. Тэгээ энийг яаж дуусгасан юм бэ гэдэг. Нөгөө талаас энэ хадгалан зээлийн горшооны үйл ажиллагааны буруугаас иргэдэг охироосны тохиолдолд төр хариуцахгүй шүү гэдэг ийм зүйлийг л сайн оруулж өгөх ийм шаардлагатай байгаад байгаа. Тэгээ энэ хоёр л их анхаарал татсан асуудал гэж ингэж ойлгоод байгаа. Тэгээ энэ хоёр дээр нөгөө зарчмын зөрүүтэй санал гарааг болохоор энийг яаж шийдэж байгаа юм бэ? Энэ хоёр бол их анхаарал татсан асуудал гэж л ингэж дахиж л асуумаар санагдаад байна л да. Тийм. За эдийн засгийн байгаараа зөрөгтөр хэрлээ. Хадгалан зээлийн хоршоо өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээнэ. Төр бусад байгууллага хариуцлага хүлээхгүй гэж маш тодорхой зааж оруулж байгаа. Ер нь хадгалан зээлийн хоршоо бол зөвхөн одоо тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулна. Энэ хуулийн төслийн 18 дугаар зүйлд энэ хадгалан зээлийн үйл ажиллагаанд хориглох 11 зүйлийн талаар тодорхой зааж оруулсан. За тухайлбал тусгай зөвшөөрлөгөө үйл ажиллагаа явуулах, гишүүн бус этгээдэд зээл өгөх, мөнгөн хадгаланд татах. За бусад этгээдээс зээлтэй адилдах нөхцлөөр аливаа хөрөнгө татан төвлөрүүлэх, хадгаламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон зээлийн хүүг нийтэд сурталчлах, нийтийн дунд төлбөрт таавар, бооцоо тоглоом, аливаа хэлбэрийн хонжуурт үхээ суглаа зохион байгуулах, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл нийтэд тараах, хуулийн этгээдэд хувь нийлүүлэх гээд гихчлэн мэтийн одоо юм 11 зүйл бүхий хязгаарлалтууд байгаа. Манай санхүүгийн салбарын зохицуулах байгууллага бол тусгай зөвшөөрөл бүхий хадгалан зээлийн хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавихтаа энэ зүйлүүдэд яг одоо байнга анхаарч хяналт тавьж явах юм үүргийг энэ хуулиар хүлээж байгаа. За цолоо их хол дарга Димагийн их хол дарга. Тэр нэмж сая юунда тайлбарыг хариулдаг гэж. Сая зөрөгтөр хэлж. Ер нь энэ хуулийг гаргаж байгаа төрүүчийнхээс туршил
гашуун тэр туршлагаа сургамж яваал ерөөсөө хоршоогоор нь байлгах тэр гадагшаа хандаж тэр төрүүжих шиг янз бүрийн буруу зүрх үйлдэл гардгүй юм байхад за дээр нь хоршоо хариуцлага өөрөө хүлээдэг хэн нэгэн одоо институт хүн тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй байх энэ л чиглүүлэхэд бүх зүйл нь хандсан байж байгаа. Гавь гишүүний асуусан тэр хоршоо өөрөө ашигын төлөө байх уу ашигын бос байх гэдэг нь их маргаантай асуудал болчиход байгаа юм. Одооны иргэний хуулиар бол хоршооны статусыг ашигын төлөө бус гэд заасан. Энэ нь өөрөө яг хоршоог за энэ юу бол арай өөр. Хадгам зээлийн хоршоонд бол тусгай зөвшөөрөл авч басан гэж цаашдаа хяналтын дор байхгүй гэдэг нь ойлгомжтой болцсон учраас нэг юм тустай хуультай байна. Ер нь хоршооны тухай хуулийг шинжлэх өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт оруулах юм шаардлага байгаа. Яагаад гэвэл бид нар одоо төрийн их олон том бодлогыг нөгөө биржийн тухай хууль, малчтын талаар баримтлах бодлого гэдэг олон зүйлүүдийг Монгол мал хөтөлбөр хоршоо зохион байгуулалтын хөтөлбөр дээр тулгуурлаж энэ асуудлуудыг шийдэн цааталт нь гарна гэж заасан байж байгаа. Гэтэл яг энд урам ороод хоршоо хөгжүүлэхээр өнөөдөр эрх зүйн зохицуултууд нь бас анхаарч үзмээр юмнууд байгаа. Гэтэ их төвхтэй хоёр талтай жишээ нь хоршоог ашигын төлөө байгууллага гэдэг байгуулаад тодорхой давуу талууд өгчүүл магадгүй өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компаниуд бүгдээрээ хоршоо болж хувирах гээд оролдох ч юм уу гэх мэтлэг төвхтэй зүйлүүд вэ л дээ. Тэгээ энэгээр энэ хоршоодын нэгдсэн холбооноос бид нэр судалгаа явуулж байгаа хуулийнхын төсөл дээр гадны дотны мэргэжилтнүүд оруулаад ажиллаж байгаа юмнууд бий. Энийг тухайн үед нь орж ирэхэд манай гишүүд бас их анхааралтай хандаж үнэхээр төрөөс явуулж байгаа энэ бодлогуудыг хоршоонд зохион байгуулалтын хөтөлбөрт тулгуурлаж цааш нь хэрэгжүүлнэ гэж бодож байгаа бол тэгвэл хоршоогоо яах вэ гэдэг дээр их анхаарах хэрэгтэй байгаамаа. Энэ бол яг үнэхээр тавих ёстой асуулт өгөх ёстой хариулт болчиход байгаа юм сэдв байгаа. Тэгээ энэ сэдвээр бид нар бас удахгүй ярих байхаа гэж бодож байна. За их болдрогтой байлаа.